Дотоод сонор. Сонсогч та бүхэнд шинэ өдрийн мэнд хүргэе. За 7 хоногийн мигмар болон пүрэв гарагт сонсогч та бүхэнд хүрдэг дотоод сонор нэвтрүүлгийн мигмар гарагийн дугаар танд хүрэхэд бэлэн болжээ. Шинэ өглөөг Монголын радиог сонгон сонсоод хамтдаа эерэг мэдээлэлтэй өгтөж байгаа сонсогч та бүхэндээ баяр хүргэе. За өнөөдөр бид дотоод сонор нэвтрүүлгээр хүрдний тухай дэлгэрэнгүй та бүхэндээ хүргэх гэж зорьсон. Тэгээд бид бол дотоод сонор нэвтрүүлгээ аз жаргалыг түгээх тунраа төвтэй хамтраад сонсогч та бүхэндээ хүргэдэг. За манай нэвтрүүлгийн хамтран хөтлөгч бидэнд хөтөлчлэн явуулдаг энэ эрхэм багш маань бол аз жаргалыг түгээх тунраа төвийг үүсгэн байгуулсан бяцлаглалын багш, сэтгэл зүйч тунраа багш маань байдаг. Өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан багш. За баярлалаа. Сайхан өглөөний мэнд хүргэе. Маш сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За хоёулаа өнөөдөр энэний өмнөх нэвтрүүлэг дээр бол энергийн тухай ярилцсан. Тэгээд үргэлжлүүлээд ер нь 7 хүрдний тухай бол сонсогчдод дэлгэрэнгүй сайхан нэвтрүүлэг хүргэх зөв зүйтэй юм аа гэд онцлсан шүү дээ, тийм ээ багш. Тэгэхээр өнөөдөр хоёулаа 7 хүрднийхаа тухай оршил болгоод ярих уу, шууд үндэс хүрднээсээ эхлээд яриад явах уу? За ямар ч асаа эхлээд бол оршлоо хэлье тийм ээ. Тэгээд цагаа багтвал үндэс хүрдээ ороод явъя. За тэгэхээр хүний биений физик биеийн түвшинд бол 7 хүрд байгаа. Энэ 7 хүрд бол хүнийг хөдөлгөж идэг хамгийн гол хөдөлгөгч хүчнүүд гэсэн үг. Далуулаа бол дотоод шүлэн 7 булчирхаатай холбогддог. 7 булчирхаагаа битгий тооч гэж бид ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэрнтэй тэр гэсэн үг. Тэгэхээр үндэс хүрд бол өрийн булчирхаа, хэвлийн хүрд болохоор бөөрийн дээд булчирхаа, нойр булчирхаа гэж байдаг. Тийм ээ, ходоод гэцний ходоодны хүрд бол нойр булчирхааг хариуцна. Зүрхний хүрд болохоор сэрээ булчирхаа. Тэгээ бомбай гэдэг нь болохоор хоолойны хүрд, мэлмийн хүрд нь болохоор бидний толгойн голд байдаг борцоо булчирхаа. Тэгээ толгойн ариу дээр өнчин тарих гэдэг титэм хүрдийг хэлж байгаа. Тэгэхээр ингээд нэг өсөндөө бол үндсэн 7 энэ хүрд маань буюу 7 булчирхаа маань бидний бүх эртэн системүүдийг хариуцсан ажиллаж үүрэг оройлог гүйцэтгэждэг гэсэн үг. Хэдий ч энэ хүрднүүд идэвхтэй сайн байна, тийм ээ, эргэлтэн сайн байна, тэдэн хэмжээгээр бие эргэтэн систем сайн байдаг бахна. Хувьсрын 7 төвшин байгаа. 7 хүрдээ ингээд жишиж үзэх юм бол тэгэхээр үндэс хүрд гэдэг маань болохоор нэг өсөндөө хүн энэ байгаль хэлхийтэй холбогддог, үндсээр холбогдож байдаг тийм сойр хүрд байгаа. Энэ хүрднүүд маань байснараа тийм ээ энэ гол тэр тухайн хүний ааш харан шин, зан харан шин тэр ухамсар ярьж ин тийм ээ. Ухамсрын 7 хэмжээстэй хамаарагддаг гэсэн үг. За тэгээ хоёлаа хамгийн ихний хүрд маань болохоор үндэс хүрд байгаа. Үндэс хүрд улаан өнгөтэй. Тэгээд 4 дэлбэтэй суур хүрд гэж хэлдэг. Мулатхара гэдэг санскритаар орчуулах юм бол монголоор орчуулах юм бол суур үндэс тулгуур гэсэн ийм үг байдаг. Тэгэхээр үндэс хүрд маань хярцан дээр байрлана. Хөл нуруу тулгуур хэрэгтэнтэй хамааралтай. Физик биеийн түвшиндээ бол энергийн биеийн түвшиндээ буюу сүнслэг түвшиндээ болохоор тухайн хүний амьдрах чадвар, оршин тогтнох байр суурь, бие авч явах чадамж, бие даах чадамжууд, за тэгээд амьдралын төлөө ингээд цогцолтгүй урагшлах, тэгээд амьдралын бэрхшээлүүдийг даван туулах, за ер нь амин зулахтай холбоотой буюу нэг өсөндөө махбодын хэрэгцээтэй хамааралтай гэсэн. Тэгээд ер нь энэ үндэс хүрд гэдэг маань ерөөсөө амьтаа болгонд байж байгаа. Амьдлаг болгонд байдаг. Жишээлбэл ургамлыг авъя тийм ээ. Ургамал цэцэг ногоо бүдэрэл үндэстэй шүү дээ. Тий. Тэгэхээр амьтан бас үндэстэй тийм үү? Үр үндэс гэж ярьдаг. За хүн бол бас адилхан үр үндэс гэж ярьдаг тийм ээ. Дээрэс нь бол хүний хэр зэрэг амин зулгахын төлөө явж гэн тий. Хэр зэрэг бат бөх зогсож гэн өөрийнх нь төлөө гэдэгтэй хамааралтай юм хүрд байх нэ. За ер нь тэгээд хүрд жоохон идэвхтэй байгаад ах юм бол саяны тий амьдралынхаа төлөө үүрэг оройлоо мэддэг. За би чи өрдөөсөө аав хүн шүү дээ. За би чи бол ээж хүн шүү дээ. Би чи эмэгтэй хүн шүү дээ. Би чи хүн шүү дээ тий. Энэ амьдралыг тогтносон тийм сайхан байр суурьтай болохын тулд сурах ёстой шүү. Эсвэл ажил хийх хэрэгтэй шүү гэдэг юм уу тий. Тэр энэ болгоныгоо ухамсарлаж ойлгож ийн гэдэг бол хүний анхдагч суурь гэсэн үг. Ухамсарын анхдагч. Тэгэхээр энэ дээр алдагдaltaй байгаа тохиолдолд нь бол учраа олохгүй байх, тийм ээ, амьдралд учраа олохгүй байх, байр сургуу байх, амьдрах хүсэлгүй байх, зориггүй, тэмүүлэлгүй байгаа нь энэ хүрдний алдагдлыг зааж байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж хүн болгон энэ дэлхий дээр амьдарч байгаа юм чинь тийм ээ. Тодорхой хэмжээний амьдралын төлөө зүтгэдэг гэдэг боловч зориг
одоо мэдтгүү, зорилгоо мэдтгүү, өөрийгөө ойлгохгүй ч байдаг юм а тийм ээ. Яах гээд байгаагаа мэдэхгүй, өөртөө итгэдэггүй, өөрийгөө явуулдаггүй, тэгээ бүрэн бүтэн одоо байж ич бусдаас хамааралтай юм шиг амьдрдаг, бусдын гарыг хардаг ч гэдэг юм те. За энэ байдал нь бол ерөөсөө энэ хүрдний алдагдлуудыг заагаад идэх гэсэн үг. За тэгвэл энэ хүрдийг идэвхтэй болгосноор яах вэ гэхээр ухамсарын анхдагчийг нээх, амьдралын тэнцвэрийг олох. За амьдралын одоо утга учирыг тийм ээ одоо нээх одоо олох. Нэг осондоо бол амьдрах боломжийг өөдрөгөр олж харах те боломжтой юм байна. Амьдрал ерөөсөө би л одоо хөдөлж явах юм бол те би л уршаа явах юм бол ер нь амьдрал тех боломж өгдөг юм байна гэдгийг харах. Тэгээд үндсийг сайн тавих. Үндэс тавина гэдэг чинь зүгээр л хүүхд гаргачл одоо орхич гэж байгаа юм шиг шүү дээ тийм ээ. За энэний чинь цаанаас энэ хүүхдийн чинь цаана амьдрал байгаа шүү. Энэний хүүхдийн цаана чинь одоо байр суурийн доктортой болох хэрэгтэй юм байна шүү. Тэхийн тулд одоо аавын үүрэг одоо ямар илээ тий одоо ээж хүний үүрэг ямар илээ гэдгээ ингээд тогтоох тэр одоо боломж одоо бодлого нь бол ухамсарын анхдагч суурийг тавьж идэх гэсэн үг. Эрэгтэй эмэгтэй бүх хүмүүст үндэс хүрт байгаа. Хүнд битгээл ургамалд амьтанд байгаа гэдгийг онцолжсэн. Тэгвэл манай одоо сонсогчид бүх насныхан бүгдээрээ үндэс хүрдээ мэдрээд илүү одоо зөв ажилуулж удирдах идэвхтэй байлгаснараа амьдралд тань ямар өөрчлөлт гарахыг дөнгөж сая Тунраа багш онцолж хэллээ. Тэгээд үндэс хүрдээ идэвхжүүлэх алдагдлаас нь гаргах аргуудыг хойлоо бас зөвлөж өгье. Ерөөсөө нэг хичээл гэдэг одоо бид нар чинь хичээл гэдээ ярьж хичээлдээ яваарай, сураарай гэж ярьж байгаа шүү дээ. Сайн сурах хэрэгтэй шүү гэл. Гэтэл бид нар чинь одоо сураарай гэж байгаа нь болохоор хичээгээд агараа л гэсэн үг юм л да. Тэгэхээр сурж яана гэдэг чинь сурахын төлөө зүтгэж яана гэдэг бол тухайн хүний өөрийнх нь одоо оршин тогтнох байр суурийг олох тэгээ одоо амьдралд илүү идэвхтэй байлгахын тулд гэтэл нөгөө хүүхд сурлаггүй байл яах юм бэ? Тэмцтэй ерөөсөө аливаа юм чинь дандаа хоёр талтай юм чинь сурах сонирхолгүй хүүхдүүд зөндөө байна. Сураад одоо хүлээж авч чадвар нь илүү хойно бас хүүхдүүд байна тийм ээ. 8 настай хүүхэд одоо 8 наснанд нь зориулсан програм явуулаад байгаа боловч яг үүндээ хүүхэд болгон 8 настайдаа бас хүлээд авах чадвар одоо байдаг боловч бас байдгүй хүүхдүүд байдаг. Хизээ хойно ингээд сурсан илүү их одоо юмаа мэдрээд авдаг тийм ч хүүхдүүд байна. Тэгэхээр сурна гэдээ яриад байдаг боловч энэний хажуу талаар тийм ээ нөгөө одоо ажиллах би ерөөсөө сурах чадвар надад байхгүй байгаа юм чинь би сурхаас илүү тэгвэл ажиллая. Сурхаад илүү одоо хөдөлмөр те одоо юу байдгийг өөрийнхөө нөгөө амжиргаа гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Одоо анхан шатны одоо хоол унд одоо хувцас хунар тийм ээ одоо өөрийнхөө амин зулгын асуудлыг шийдэж байгаа учраас ерөөсөө би одоо ажиллаж амьдарч те одоо цаашаага өшөө илүү одоо бизнес харилж игээд тэр болгонд идэвхтэй байя гэсэн ийм зорилготойгоор бол хүн үндэс суурийг тавьдаг. Ямар ч тохиолдолд одоо хөгшүүд хэлдэг байсан дөө ажил битээ голжээ гэлтэй. Ямар ч ажлыг хийгээ сурчхаа чиний амьдралд хэрэгтэй гэл. Энэ бол яг л суурийг тавьж исэн байгаа байхгүй. Гэтэл одооний бид нар чинь болохоор заавал нэг сургууль төгсөх ёстой. Заавалчгүй ихтэй сургууль төгсөхгүй л бол одоо баг хүн биш юм шиг те. Ер нь дутууд бол тэр үний одоо рейтинг унах, тэр үний үнэлгээ алга болгоч байдаг юм уу тийм одоо мэдрэмж. Тэгээд дуртайчсан дургуйчсан ямар нэгэн сургууль төгсөх ёстой ч гэдэг юм уу те. Сургуулаа төгсөөл 3-4 дипломтой 2-3 дипломтой ирнээсээ одоо л тэрүүгээр ажиллаагүй байгаа гэд маш олон хүмүүс байж байгаа. Тэгэхээр ерөөсөө суур гэдэг маань тийм ээ. Ямар ч тохиолдолд сурч чадвал чи тэгээд тэр одоо сурсан мэдсэн чадамжаа ашиглаад өөр ажил төрөл хийгээд явна биз тийм үү? Сурч чадахгүй байгаа бол ямар ч хамаагүй ажлыг одоо хажуу шамлал ороход бэлэн байх тэр суурийг тавьж байгаа л гэсэн үг юм. За, хоёулаа өнөөдөр нэвтрүүлгийнхаа төгсгөлд 2 минутын бяцлаглаа хийх үү эсвэл үндэс хүрдийг идэвхжүүлдэг тарин дасгал байдаг бол зааж өгөх гэж. За, тэгээд хоёулаа 2 минутын бяцлаглаа л хийчихье. За, тэгэхээр дахиад нэмэд хэлэхэд зөвхөн ажил сургууль биш юм. Ахаад суур хүрдэн дээр юу анхаарах вэ гэхээр тэр амьдралын зорилго гэдэг нэг юм байна. Тэрний хажуу талаар дахиад тэр хүн чанарлаг байх гэдгийг заавал оруулдаг. Тэр хүн чанар байхгүй бол хүн юм уу амьтын юм өмдөгдөхгүй үстэй. Тий. Тэгэхээр хоёлаа ярьлаа ш ургамалд ч гэсэн үндэс байгаа, амьтанд үндэс байгаа, хүнд үндэс байгаа. Мэдээж бол хинч хүнийг бол тий ургамал байна гэхгүй шүү дээ. Гэтэл хүнд өрстөө мөртлөөс амьтан шиг хүмүүсэндээ ичдэг. Тэр энд юу хэрэгтэй вэ гэхээр нөгөө хүнлэг, зөөлөн тэр одоо мэдрэмжтэй гэсэн. За хоёлаа ингээд 2 минутын бяцлаглалыг хийгээд
дахиад үргэлжлүүлээд үндэс хүртэн дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг богинохон дадлыг хийж үзье. За тэгээ. За өөртөө хэлбэл хөвтэйхэн байрлал сонгоё. Сонсогчд маань бидэнтэй хамтаас дагаад хийгээрэй. За цэцэг ширтлээ цэгрэг хараад амьсгалъя. 1 2 3 нүдэн анаад анхаарлаа тухны хагаалт төвлөрүүлье. 1 2 3 тухнаас хамрын үзүрлөө шилжээ. Хамрын үзүр дээрээ төвлөрөөд амьсгалаарай. 1 2 3 хамрынхаа үзүрээс доошоо уруул. Ирүү хаалаа цээж зүрхэн үрдэн дээр анхаарлаа төвлөрүүлье. 2 хөхний голд байрлах зүрхний үрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээд тайван амьсгалъя. 1 2 3 4 5 6 7 8 9 зүрхнийхээ хүрднээс доошоо хүйсний нөхрөө анхаарлаа шилжүүлээ. Хүйсний нөхнөөс үнд сүр буюу хярцсан дээр анхаарлаа төвлөрүүллээ. Хаагаад ах шаардлага байхгүй. Би үнд сүрдэн дээрээ буюу хярцсан дээр анхаарлаа төвлөрүүллээ гэж бодно. Мэдрэмжээ ашиглана. Үнд сүр буюу хярцсан дээр төвлөрөөд амьсгалъя. 1 2 3 гараа мэдрээ. Хөлөө мэдрээ. 2 гараа хооронд нүрээд нүдэн дээрээ тавилаа. Нүдэн нэгээд анаад нүдэн нэлээ. Бидэнд бол энэ 2 минутын төвлөрөл өөрийгөө тайвшруулахын дадалд зайлшгүй суралцах юм шаардлагатай, нэн шаардлагатай байгаа гэдгийг бол би одоо бясалгал хийж эхэлсэн яг энэ үеэс хойш илүү сайн ойлгодог болсон. Тэгэхээр манай сонсогчид бясалгал хийж эхлэх цаг хугацаа болоогүй. Би тэгж байгаа л нэг зорж очивол хийндээ, яг зориултын газар нь хийндээ гэд хоошин тавиад байгаа бол тэгж өрөөсөө бити хоошин тавиарай. Яг одоо ч гэсэн таны одоо бясалгал хийх тохиромжтой цаг хугацаа эхэлж байгаа учраас шууд хийгээд эхлээрэй гэж одоо уриалаад энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Багш маань юу гэж хэлэх вэ? За баярлалаа. Тэгээд ерөөсөө бид нар чинь ургаж цэцэглэж дэлгэрхийг л хүсэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр үндсээ таахгүй бол ер нь бол ургамалч гэсэн үндсгүй бол урахгүй зүтэй. Тэрнтэй адилхан яг хүн өөрийнхөө үндэс суурийг маш сайн тавих хэрэгтэй. Тавихын тулд тэр тэмүүлэлт хүүхдүүдээ өөрийгөө хөтлөх хэрэгтэй. Тэгээд ингээд одоо тэмүүлэл гэж юу юм бэ гэхлээр тийм ээ. Одоо өөрийгөө идэвхтэй байлгах. За юу идэвхтэй байлгахыг тэгвэл яаж юм гэхлээр 2 метр бяцлахад тасгал таныг дотроос нь тийм ээ одоо жинхнээсээ ингээд одоо хиймлэр зүгээр л нэг юм ингээл хүч үзээд л ингээд урагшлаад авах биш тийм бүр хүсэл зориг чинь дотроос нь ингээд өөрөө урган төлж гарч ирэх тийм боломжийг олж авах чинь тус болно. Тийм. За баярлалаа агшаа. Амжилт хүсье өдөрт нь.